сайн байна уу намайг Нараандын Батгасгалан гэдэг. ENC-ийн Dota 2-ын Монголыг төлөөлсөн шгшээ багийн тоглогч байна. Хүүхэд байхдаа ахтаа зүг хүлэн мөгд их тоглодог байсан юм. Гудамжинд хүлэн мөгөл тоглодог. Тэрнээс ч өөр юм нэг тоглодог байсан. Гэр зурдаал байдаг байсан дөө. Тэгэл ээж багт компьютер авч игэл тэгэл ерөөс нэг гэрээсээ гардаг байнгын өдөржингөө тоглодог. Та хамгийн анх World of Warcraft гэдэг зөв Dota 1 гэж ярьдаг л дөө. Тэгээд тэрнээс эхэлж тоглоо. Дараа нь 1.6 тэгээ Minecraft ч юм уу. Янз бүрийн төлөв. График дизайнаа ингээд зөвхөн компьютерийн чиглэлд ямар ч хамаагүй мэргэжлээ сурах гэж бодоод тэгээд график дизайнаа ингээд сонгож орж ирсэн. Анхандаа зүгээр нэг зүгээр цагаа зарчир тоглодог байсан. Дараа нь өөртөө нэг жоохон зориг тавьчихсан юм уу. Одоо нэг 10 дугаар ангиас хойш ч юм уу хойш ч юм уу. Өөртөө нэг жоохон нэг ранкны зориг тавьчихсан байхгүй жилээс хойш. Одоо би энэ ранкнд энэ жил хүрэхгүй бол одоо тоглохоо болно ч гэдэг юм уу. Миний тоглоом биш байна гэдэг. Тэгээд дандаа тэгэж явсараа л нэг мэдсэн чинь л гайвал явж байна. Хамгийн их мэрэгжлийн тамирч чинь болохоос өмнө гэр бүл маань намайг хийх юмаа хийгээл тэгээд уусаа явж ирсэн болохоор би ч гэсэн тэгээд айл алингийн зохицуулаад тэгж тоглож ирсэн болохоор тэр нэг удаагүй тэгээд нэг гайгүй тэмцээнээс нэг шагнал магнал олж гисний дараа нь гэтээ нэг ээж юусоо тийм боддгоо байсан дөө. Тэгээд намайг ингээл тоглол гээл гэж байсан. Миний хамгийн анхны тоглож ирсэн баг бол Лилган байсан. Тэгээд тэрний өмнөх орох шалтгаан нь болохоор өмнө бид дандаа писэнд дандаа ланддаг байсан байхгүй юу. Одоо энэ тентгээр ингээл яалны писэнээс ингэ дуудаж ингээл хоорондоо ингэж ландсаараа танилцдаг гэх юм уу. Би хамгийн анх болохоор Лилиг их таньдаг байсан. Бусдын Снэгтсэн танихгүйгээр тэгэж явж байгаа нэг сонгон шалгаруулалт болд юм аа. Тэр сонгон шалгаруулалт дээр Маруулах гэдэг төг ах. Тэгээд тэр хүн надаас тэгж сугална чи тоглож үзэх үү гэж. Тэгж л бөөнөр зүнэлжсэн хата. Би болохоор нөгөө хүмүүсээ нэг зэн танихгүй бас тэр үедээ тэгээ яагаад ч юм тэгэл нийлжсэн. Миний анх дурсамжтай баг бол Лилган л байсан юм уу. Бүх юм шинээр эхэлжсэн болохоор хийж байгаа бүх юм л амар гоё. Ингээд нөгөө хамт олонтойгоо багийнхаа хүмүүстэйгээ ингээд цуг ингээд суугаад тоглолч чинь тийм ямар ч зүйл авахгүй шүү дээ тухайн үед чинь. Тэгээд хамгийн анхны цалин мэлэн гэдэг чинь бас амар гоё. Нэг бэлтгэлийн байртай болно гэхээр бас өөрийгөө төсөөлөхгүй юм. Тэгээд хамгийн анхны бас гадаад тэмцээнд явж исэн гэхээр бас сонь юм. Зөвөр ингэж тоглож явж байгаа л гадаад тэмцээнд явж ирэхээр бас хамгийн анхны дурсамжтай бүр нь хамгийн Лилган гэсэн. Тэгээд нэр нь өгсөн түүхнээс гоё л да. Би тэрийг чинь би үжсэн байхгүй тэр Лилган гэдэг нэрийг ер нь яагаад үжсэн гэвэл би лилтэй цуг байнг байдаг гэсэн. Тэгээд лили чинь болгоод бэлгүүн гэж дууддаг гэсэн байхгүй. Тэгээд тэгээ бэлгүүн гүнгшүүд нэгтгээд Лилган болж байгаа байхгүй. Тэгэж ам үсчихсэн. Тэр нэг Лилгант нэг 2 жил гаруй тоглоод тэрний дараачаас IC болж өөрчлөгдсөн. IC нэг бас нэг 2 жил гарan тоглосон юм уу IC. Тэгээд IC тоглож байхдаа миний хамгийн олон тэмцээнд орж исэн баг гэх юм уу IC байхад. ICF 24 онд юм. Тэр орж исэн цаг. Дэлхийн аврагтай болж ин доо бид нар ичээ Godlike тоглосон Сүхэгийн дахиад 11 killing spree double kill за жижигээ битсэн. Тэгээд Asian Games бас нэлээд дурсамжтай тэмцээн байсан. Зохион байгуулалт тэр бүр амар тасархаад. Тэгээд нэг мартагддаг бас тэмцээн Мисагийн паркт болж тэмцээн. Энэ гурван тэмцээн ерөөсөө мартагддаг. Жогон тодорхой ярих бол парк дээр болж тэмцээн бид нар нэг жогон хожигдж эхэлж байгаад 2 тэгээр хожигдж эхэлж байгаад 3 дараач хожиж мэдсэн. Тэр нь ерөөсөө дурсамжаас гардаг. Том тэмцээнээс ISF болохоор хамгийн орж исэн том тэмцээнүүд дээр нэгдүгээр байр орж исэн амар мартагддаг дурсамж байдаг. Тэгээд ялангуяа улс төлөөлж орж болох. Asian Games-ийн хувьд болонгууд анхандаа тийм тодорхой төсөөл байгаагүй юм уу тэр тэмцээн зөвөр улс болгонд хооронд зохиогддог тэмцээн юм байна да. Шингэлийн сайн байх болохоор нэгт орнд оромжцээс бодлгүй зүгээр орсон юм уу? За тоглоо үзье даа л гэж тэгэж орж исэн. Тэгээд яг очиод үзсэн чинь доторх уур амьсгал тэгээ шал ондоол юм байлээ л да. Тэр маш олон төрлийн спортын тамирчдын дунд ингээ орохоор амар гоо зохион байгуулалттай тийм болохоор л байсан. Дурсамж гардаг. Тэгээд Монголзоос нэг тийм санал иржсэн. Шинэ үеийг бэлдэх санал ирээд тэрнийхэн санал нь над дээр хамгийн тэгээ бага бүрдүүл гэж ирээд өөрөөсөө шинэ үеийн хүүхдүүдийг олох гэж тэгэж сурах гэж тийм зорилготой ер нь Монголд үүссэн л дээ. Dota 2. Тэгээд тэр нь амжилттай явж болоо гэдэг л тарсан. Одоо нэг Индонез зогт болж байгаа. Хамгийн дотн байсан тоглогч ер нь Лил юм уу? 2016 оноос хойш байнга цуг бисийн ландаж мандал тэгэж явсараа л одоо цуг ээж л. Миний карьерийн хамгийн өргөл үе IC байх үед л юм уу да. Тэгээд миний карьерийн үед өргөл болсон ч юм уугүй ч сайн мэдэхгүй л. Одоо ч болох ч байгаа ч юм лээ. Нэг жоохон тууштай явж байгаа жоохон залхах талууд нь тийм болчтой юм байл л дээ. Удаан тоглоод ирэхээр нэг юм хитрхи хийгээд тэгэхээр хуучин ч бол нэг олон янзын юм жоохон баланслаа яваад иглээсэн байл. Нэг юм нэг олон тоглолчоор тэр жоохон өөдөх талдаа гэх юм. Тийм байсан. Нэг цул тал нь. Тэр жоохон баланслах стайл юм байл. ENC тэмцээний талаар бол энэ бол түүхэнд байхгүй хамгийн том шагналын самтай улс хоорондын тэмцээн байх гэж бодож байна. Ус өмнө ч болж байгааг бах. Энд тэгээд нэлээд ач холбогдолтой нэлээд сайн бэлтгэж л орондоо. D-спортын баг олимп гэж хэлж болохоор
тийм тэмцээн юм уу? Уус төлөөлж орж байгаа тэмцээнд ер нь би нэг ач холбогдол нь амар өгдөг л доо. Тийм багуудаас илүү уус төлөөлж байгаа болохоор нэг тийм илүү нэр хүнд тийм санагдаад байна надад. Энд орж байгаа бүрэлдэхүүний тал дээр гэх юм бол шинэ тоглогч үс сайн тоглогч юусаа гарч ирэхгүй байгаа болохоор тийм бид нэр тэгээ байсараа л байж байгаа. Тэгэл буцаад лилганаараа буцаж нийлэх шүү дээ. Энэ тэмцээнд бүрэлдэхүүний хувьд тэгэл тэгээ нэг баг болоход тийм хэцүү юм юу санагдахгүй өмнө тоглож ирсэн болохоор илүү сайжирсан байх л гэж бодож байна. Шууд бараг гарчих واخ л гэж бодоод байна. Тийм олон баг байхгүй бах. Тэгээд тийм орж байгаа багууднаас тийм сайн уус байхгүй гэж бодож байна. Ер нь гарчих واخа. Манай бүсээс хамгийн хүчтэй өрсөлдөгч улсууд гэх юм бол Хятад, Филиппин, Малайз, Индонез гэл тэр улсууд л байна. Одоо энэ болгож байгаа ENC-нд эхний 3-т орохыг хичээнэ. Тэгээд өөрчлөсөн нэлийн чадвараа ахиулахыг хичээнэ л дээ. Анх тамирчин болохынхоо өмнө нэг ганц л зүйл юмрууд өссөн тэр болонгот TI гэдэг хамгийн Dota-гийн хамгийн нэр үнэтэй тэмцээн байдаг. Тэрэнд л байнга өөрийг ингэж төсөөлж тэгж явдаг байсан л да. Тэрэнд одоо ихтэй хангалттай хүрээгүй л. ENC-гийн Dota 2-ын төрөлд оролцох үндэсний шгшээ багийн тамирчин Бат Баясгалан байна. Тэгээд манай багийн дэмжээрэй баярлалаа.